Өнөөдөр маш юм бүтээлч өдөр байлаа. Хүнсээ цуглуулсан. Тэгээд зэн хаал гэж ядсан. Барстай шөлтөө хаал идсэн. Какао дээр өдөржингөө какао чичи болохгүй юм лугаа чинь да. Нэш. Какао шайно гэж хэлье. Нэрэ. Манай энэ мэн их сахилгагүй хийвэрэлаа. Тэгээд дараа нь тэгээд хүнсээ цуглуулсан ямаа угаасан үсэндээ тос түрхсэн 4-5 цаг болж байгаа. Одоо энийг уугаан тэг маргаашаа хоолой бэлдэж тавина. Би mother fucking chowder авсан да. Тэгээд тэрийгэ тарганд хольж идсэн. Үнэхээр яг миний гэдээс амарч байгаа юм шиг мэдэмж төрч байна. Тэгээд одоо би юу хийх гэж байна вэ гэхээр эхлээд хоолой хийн. Маргаашаа хоолой бэлдэж тайвангуудлаа. Толгоогоо угаана. Толгоо угаачаад үсээ хатчих хооронд бие угаана. Тэгчээд жижиг сажиг хувцснуудаа угаана. Нэр та намайг үсэндээ яг ямар тос төрхсөн гэж бодож байна. Тийм үсний юм лагмаг тос биш за. Би Johnson's baby oil үсэндээ төрхсөн. TikTok дээрээс харсан. Яг үний юм байна уугүй юу шалгаж үзэх гээд. Тэгэхгүй бол миний үс ингээ амар гэмтээд байгаа хгүй зүрлүүгээ. Маш их гэмтэж байгаа, маш их хуурсж байгаа. Тэгээд энэ baby oil үнэхээр чигшүүлдэг гэж үзээд тэгээд төрхөд үзт юм уу гэж бодсон. Миний чаа үртээ тараг энэ байна. Я одоо би угаасаа бүх мөнгөөрөө хүнсний материал авсан хүн. Яшин коко. Тэм учраас одоо арчид ангихад авахгүй болохгүй өлсөж өгнө. Тэг арчид ангихад аваад хоол моолоо бэлдэж яваад тэг жоо хүн шиг амьдрахаа шийдсэн. Тэгэд би өнөөдөр ямар хоол хийх вэ гэхээр би таад нэг амар гоё юм тхөө. Би ChatGPT-гээс яг миний хөрөгчөн дотор ийм юм байна. Тэгээд надад одоо яг хэрэгж болох хэрэглэгдэхүүнүүд нь ийм юм байна. Амтлагч ийм юм байна. Тэгээ надаа ингээд ямар хоол хийж болохыг минь заагаад өгөөч гингүүт амар гоё бичиж өгчдөг за. Тэгээд би бүр 5 хоногийн recipe бэлдээд өгөөч гэсэн чинь бэлдээд өгсөн. Одоо би яг тэрнийхэн дагуу маргааш ямар хоолч байлаа да. Ямар ч гэсэн төмс арилгаад тэгээд төмсний ухааш гин тэгээд би ингээ өмнөх оройн бэлдэж тавьчаад тэгээд маргааш нь халааж идэх боломжтой хөрөгчөнд ахта мууддаггүй хоолны орц санал болгоорой гэж хэлсэн да. Тэгээ надад яг тийм мууддаггүй хоолны орцноо санал болгосон. Одоо би ерөнхийдөө хоолнуудаа бүгдийг хийж өнөө орой хөрөгчөнд хийж тавьчаад тэгээ маргааш аваа явахад асуудалгүй байх гэж бодож байна. Хэрвээ би өхөл ChatGPT-г амбар өгсөн. Тэгээд одоо би төмс арилгаж байна. Төмсөө арилгаа, төмсний ухаш хийн. Тэгээд chicken breast надад дахины хийж мах байгаа. Тэгээд өөр юу байлаа? Миний эхний хоол ямар хоол байсан юм мартчихжээ. Төмсөө арилгах хоорондоо би бичлэг хийж дуусгачаад тэгээд ChatGPT-гээс хоол хийж ороо хараад тэгээд маргаашаа хоолыг хийнэ. Энэ нэрээ гэхдээ үнэхээр бүр амар аврал болдог арга шүү. ChatGPT ингээд ашиглая гэвэл яг орой ямар хоол хийх вэ гэж хүмүүс амар боддөө шүү дээ. Тэг шаардлага ерөөсөө байхгүй. Тэгээд зарим хоол нь үнэхээр амархан хоол байдаг за. Би дээр нэг тийм үү. Өнөөдөр би коко баг хүчрхийлээ за. Миний юм коко. Яа таанч нана. Өнөөдөр бүр юм нойд руу явж ороод цаахгүй би коког нойд руу оруулах амар дургу за. Тэгээд тэнгуут нь нойд руу явж орох гэдэг хаана ингээ барьж авах гэсэн сүүлнэл баригдсан байхгүй. Тэнгуут нь сүүлнээс нь татаа. Чаавс. Сүүлнээс нь татаад гаргаад ирсэн за. Тэгээд дараа надаас жоохон хэсэг айц зүгтсэн за. Тэгээд тэгснэ
Жохон мэжсэн хөл дороор унтсан. Энэ бүр ингээд амар хөөрх юмд яана. Domestic violence-ийг тисч амьдэрдэг нэгэн болоо хөрчих үедээ гэж. Тэгээд тэр өнөөдөр нэг юм хөөсөн тайл өчтөр зүуднээс чанаг шууг худалдаж авсан. Арай уншиж амжаагүй л. Яагаад гэвэл өчтөр орой би аним үзээд тэгээд ном уншиж чадаагүй. Өнөөдөр өглөө ногоороод өглөө жимгөө ногоорч жагаад өдөр хүнсээ цуглуулад хоол хийж идээд юм уугаад одоо маргааш хоолоо бэлтгэх гэж байгаа. Тэгээд усан дорн толгоо уугаан everything shower хийн. Тийм болохоор амжихгүй. Өнөөдөр яагаад ч ном уншиж амжихгүй. Өчтөр арай гэхдээ би үнэхээр гоё аним үзсэн. Маш сонирхолтой, маш хөөрхөн аним байсан. Тэр нь ямар аним байсан бэ гэхээр Tatami Galaxy гэдэг аним байсан. Tatami Galaxy 11 ангитай. Тэгээд манай залуу ингээд оюутны амьдралынхаа эхний 2 жилийг ямар ч замыг сонгосон үрээд идэг за. Тэгээ Осоо гэдэг юм найзтай. Тэр нь чахаас найз гэжтэй. Би энэтэй уулзраагүй байсан ч болоосаа гэмээр нэг юм чөтгөрийн ад чөтгөрийн амьд за. Тэгснэ чи ямар ч замыг сонгосон чи надтай хамт энд ингээл гацх болно. Тэгээд чиний амьдралыг бүснүүлэх нь баг ингээд миний хайраа илэрхийлэх арга. Хоёлаа юм хөв заяаны хар уцаар холбогдсон шүү дээ мөдөг. Бүр ингээд юу сонгосон зам болгон дээр нь хийж хэлдэг за. Бүр амар хүн амар. Тэгээд Tatami Galaxy яагаад Монгол руу орчуулагдаагүй? Яагаад ийм алдартай биш? Ер нь үнэхээр сайн юм. Яагаад гэтээ ингээ хүмүүснийх ярьдаггүй шалтгааныг би ойлгосон за. Гол дүр нь бүр амар хурдан ярьдаг, бүр хүн амар хурдан ярьдаг. Тэнгүүд нөгөөх нь би ингээд англи субтитлтай үзэж байгаа царай штэ хаахаас угаасаа Монгол төр байхгүй юм чам. Тэгээ тэнгүүд яг би нөгөө эмоцоор нэг ингээ мангар хурдан ярьж эхлэв дээ. Тэгээд англи дээр үзэх гэхээр тэрүүний ингээд гүцэхгүй байхгүй хурдыг уншиж би Монгол дээр байсан ч угаасаа барахгүй баха. Тэгээ би ойлгосон. Animax яагаад Tatami Galaxy-г орчуулаагүй? Тэр ч одоо хүн амар хурдан ярьдаг хүнийг ч одоо яаж орчуулах юм бэ тиймээс амар encode хийж мэхэд хүртэл бүр амар хэцүү хөлгөө дээ. Тэгээд ер нь бол хүмүүс яагаад нэг үздэггүйг ойлгосон. Тэг би 0.75 дээр үзсэн да. 0.75 дээр үзэж яхад хүртэл ярин хурдан сонсогдодсон. Тэг хүн ингээд угаасаа мангар хурд яадаг. Бүр ингээд. Тэгээ 0.75 дээр ярихад үзэхэд тэр бусад дүрүүдийн яриа жоохон удаашрсан юм шиг сонсогч байгаа ч гэсэн гол дүр нь ихэнхдээ ярьдаг болохоор гол дүрийн яриа яг зүгээр энгийн тэгээ хурдан ярьж байгаа хүний яриа шиг сонсогдсон да. Тийм болохоор 0.75 дээр үзэхэд ямар ч асуудал гараагүй. Тийм аимшигтай хурдан яриулж яадаг байна тэр бүтээлчт нь одоо. Тэгэхээр 0.75 дээр үзсэн гэхээр би 20 минутын гардаг анимыг ерөнхийдөө бол 30 минут үзсэн байж магадгүй. Тэгээ цаг хугацаа нь бол яг нэг варт байсан. Ер нь айгүй гоё аним байсан. Би энэ хүн байцаад дээр аваад тэгээ байлгаалсан одоо ашиглахаас тэгэхгүй одоо муудлаа. Дээр би хулуу аваад хулуугаас байлгаалсан чинь бүр хэмд муудсан үлээ. Нэг тэрүүний 2 хоол хийв яа. Тийм болохоор би ногоонуудаа муудгаад амар байна. Ингээд болохгүй штеп. Ингээд ядаж тий энд нэгэнд миний гарт ирсэн юм чинь яг энэ үед нь бүрэн дүүр ашиглаад яах вэ гэхдээ Коко шавны дотор сууж ийн. Коко шавнаас гарахгүй юм уу? Манай кокостэй том болж байгаа. Тэгээ цаа чи хүссэн үедээ яг ийм миний ташаагаар татсан өнгөртөө юмнууд дээр өмнө нь ингээд сандал дээр авирж байгаа тариаж гардаг ус аахгүй. Одоо бүр ингээд хамаа намаагүй авирдаг болсон мөлий. Тэрэнд нь жоохон санаа зовж байна. Яагаад гэвэл яг энэ дээр мэр юм дээр чи айгүй ослтой юм зөндөө ааш хутга байгаа. Тэгээд энэ одоо энэ шан шүүгээ ажилластай байх юм бол халуун юм саврууга төвчүүл яа сарууга
Энэ мэдчихлээ. Тэр жоохон айжлаа. Юу юм коком. Тэглийгээд байн загнаад бол энэ тэрийг ордог гэж бас болохгүй. Гэтэ муу өсгөх хэрэгтэй хэцүү байна. Муу өсгөх ийм амар хэцүү байгаа юм чинь хүүхэд өсгөх бүр амар хэцүү байгаа ах гэж бодож байна. Үгүй байвал яана. Мөр нь илүү хэцүү байсан уу яана. Үгүй л хаалтаа. Хүүхэд бол бүр хэцүү л гэж таараа. Би өөрөө хүүхэд байж үзсэн болохоор хүүхэд өсгөх ямар хэцүү мөгнө. Тэгээд Tatame Galaxy үзэн. Tatame Galaxy-ийн талаар би удахгүй бичвэр бичдэм үү гэж бодож байгаа. Нэг хэсэг би үзсэн кино болгоноор бичвэр бичих гэж хичээдэг байсан аахгүй юу? Гэхдээ маш буруу бодол байсан мэлээ. Би тэрнээсээ ингээд залхаж ихсэн. Кино үзэх дургуйж ихсэн. Одоо ингээд эргээд зарим нэг кино зүгээр л үзсэн дээр гэсэн бодолтой болсон. Тэгээд тийм болохоор нэг жоохон дарамтын юмнаас ангижирч байгаа гэх юм уу. Тэгээд тийм дарамт байхгүй учраас би хүссэн кино үзэж чадна. Тэнгүүд илүү бүтээлчээр хандаж тэгээд яг ингээд бичих ёстой гэсэн бодол байхаас илүү зүгээр ингээд зөндөн хайчаар илүү их бичмээр санагдсан юм лээ. Тэгээд одоо л би үнэхээр бичмээр санагдаж байгаа. Тэр нь гэтээ юм бичих ёстой гэсэн дарамт биш үнэхээр бичмээр байгаа болохоо. Тэгээд Kafka яг энэтэй холбоотой Kafka-гийн амьдралыг ойлгож байгаа. Манай Kafka ч нөгөө яг ийм өдөр дургүй ажиллах гэдэг байсан. Тэнгүүд оройн ирээд зохиолоо бичдэг байсан. Тэнгүүд зохиол руу яаж шунан дурлаж яаж ирж ясны энэ таг төсөөлдөө. Тийм болохоор магадгүй энэ арга надад тус болох байх гэж найдаж байна. Зохиолч болохгүй байсан гэж яг үгүй битгэн даа. Хэрвээ би ирээдүйд зохиолч болохгүй бол юу болох вэ? Мэдгүй. Гэтэ одоо хүртэл би зохиолчийн карьераа эхлүүлээгүй баа болж чадах хэсэгтээ эргэлзэж байна уу? Ямар ч юм дээ хэвлээ. Гэтэ ямар ч гэсэн би та ингээд амар нарийн нандин мөрөөдлөө хэлчихэж байгаа шүү дээ. Би үнэхээр зохиолчлохыг хүсдэг. Тэгээд хэдэн нэгэн цагт хүүхдийн ном бичиж үзхийг хүсдэг. Гэтэ энэ мөрөөдөл минь саяхан л би болсон. Би нөгөө усны ертөнц дэлхий окторгуу гэд суурлаад дээ штэ. Тэрийг хараад. Тэгээд би дараа нь Бяцхан ханхугийн мангар том юм номыг хараад. Тэгээд би үнэхээр дурлсан байхгүй. Тэгээд би хүүхдийн зохиолч болвол ямар гоё вэ? Би яг ийм ном бичихийг хүсэж байна гэсэн бодол төрж байсан. Тэгээд тийм болохоор би хэзээний энэ цагт хүүхдийн ном бичих. Тэр нь ингээд байн гөрөжлөхгүй. Ямар ч гэсэн зохиолж болохыг хүсэж байгаа. Тэгээд тог тасарсан уу? Манай яриг гэрэл гонтлаасан байна. Би яриг айлгаш. Зохиолч болно. Энэ гэтээ үнэхээр 24 дэх хүнд гэхэд айгу байж болохгүй юм шиг тэр хийсүр мөрөдөл байгаа. Үгүй ч юм аа. Ер нь сайн мундаг зохиолчд хэдэн настайгаас зохиолж бичиж эхэлсэн байдаг бол ер нь бол яг миний наснаас л байдаг. Сууд хөгжмийн зохиолчд залуу байж болно. Сууд зураачд залуу байж болно. Гэтэ зохиолчд яг багасаа бичсэн байдаг. Гэтэ зохиолчд би ингээ болсондоо бичих болсондоо гэж бодох хүртэл угаасаа маш их хугацаар зарцуулагддаг. Өөрсдөө маш их уншдаг.
Тэгээд зөндөө хүнсний эцэс бичдэг болохоор яг ийм авьяас гэдэг юмнаас гадна бичгийн авьяасаас гадна зөндөө олон юм толгой руу орсны дараа бичдэг учраас нас тийм ч амар хөгшдөхгүй гэж би найдаж байна. Тэгээд ингээд би ярьж байхдаа өөрөө магтчих. Ярьж байхдаа би ингээд айгүй их эмх цэгцгүү. Тэг маш их суулг гიშгэлдэг. Тэгэхээр инкер гэж айгүй их ярьдаг. Нэг ярьсан юм айгүй олон давтаж ярьдаг. Гэтэ та миний бичснийг уншихаар шал өөр шүү. За бүр үнэхээр би маш цэгцтэй бичиж чаддаг. Тэгээд дараа нь ингээд өөрийнхөө бичсэн юмыг харахаар заримдаа гайхширдаг. Ваа! Надаас бас ийм юм гардыг бижээ гэж бодогдохоор. Тийм болохоор би өөрийгөө дэжгүй сайн бичих байх гэж бодож байна. Үгүй ч магадгүй. За. Би сая байцаагаа хөшүүлээд тавьсан. Тэгээд энд миний төмснүүд чанагдаж байна. Одоо би сонгон жоохныг хөшөглөө. Тэгээд энэ байцаагаа бацч дараа тэгээд ChatGPT-гээсээ хоолны хож орыг харах болохгүй. Тэгээд би гоё тараг уун чаавртай. Тэгээд өнөөдөр хэмжлэг маань дуслаа. Ерөнхийдөө бол та хэд би зөндөө удаан ярьж сумаар байгаа. Бас би энийг зөндөө удаан ярмаар байгаа ч гэсэн амьдралын шаардлагаар би бусад юмнуудаа үнэхээр хийх болох юм байна. Тийм болохоор дээр дараа маргааш чилж хаяа.